Санамнахаа дараагийн хвшлэр уулзаж байна. Энэ удаагийн бичлэгээр дөнгөж саяхан Netflix-ээр гарсан Teach You Well-ийн хэмээх нэртэй маш сонирхолтой нэгэн солонгосын цувралыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За энэ бол манай эхний ангийн гол дүр болох Кёмин. Тэрээр ангитай гадуур хогдож дээрлэхүүлдэг нэгэн бөгөөд сургуулиуд төвний хөвд тамал гэсэн үг. Гэхдээ сүүлийн өдрүүдэд манай хүний оронд Дисок гэд ангийнх нь өөр нэг хүүхэд дээрлэхүүлж байсан ч тэр хүүхэд нь харамсалтай дээрлэхэлтийг төвчлгүй олны нүдэн дээр амиа орлцдог. За адны ангид нь Жунионгээ дээрлэхч хүүхэд байдаг бөгөөд аав нь улс төрийн өндөр албан тушаалтан болохоор сургууль дээрээ дураараа хаашаалж үссэн болгоно хийдэг даварцсан гар. Тэгээ манай Гёмины гол байгаа болгочихсон дээрлэхэж байтал нэг өдөр Дисок түүний даварцсан байдлыг нь харж дэсэлгүй зогсноос болоод Гёмины оронд дээрлэхүүлж эхэлсэн бөгөөд өөр хэмээн удалгүй амиа орлсон байдаг. Гэсэн ч Жунионы аав нь эрх мэдэлтэй хүн болохоор түүний өхөлд игсгээд л дарагдаад өнгөрсөн бөгөөд буцаатал манай Гёмин дээрлэхүүлж эхэлдэг. Дээр нь бол Жунионы аав нь том хүн байгаас гадна сүүлийн үеийн хүүхдүүд угаасаа л хүүхдийн эрх нэрийдлэр багш нараа сайхаа болчихсон бөгөөд харин ч эсэргээрээ багш нар нь сурагчдаасаа хайж болгоомжилдаг болсон байв. Тиймээс манай Гёмины дээрлэхүүлж байгаа бүгдээрээ мэдэж байгаа ч чимээгүй л өнгөрцгөөдөг гэсэн үг. За тэгээ нэг өдөр Гёмин маань Жунионы нэг согны үсэд дээрлэхүүлж байтал гинтэл нэг хүн гарч ирээд нөхөхийг унтлан зогж орхидог. Мэдээж нөгөөх нь ч мөчөөгөө өгөхгүй босч ирээд өрүүлзэх гэсэн ч хийдгэд алгадаад дахиад л нам болгодог. Тэгсэн хөдөлгөөн Жунион цаанаас нь сүртэй гарч ирснэ. Та шинээр шилжиж ирсэн багш юм уу те? Багш нар сурагчтай зогж болохгүй гэдгийг та мэддэггүй юм уу? Энэ бол хүчирхийлэл шүү дээ. Хүүхдүүдээ түүнийг бичиж аваад нэт тавь гэж хэлдэг. Уг нь гэхээр найгаа зогтох юм байх гэж бодтол нөгөө шинэ багш нь огтайсан шинжгүй бүр камерын нүдэн дээр тухтаа нарахгүй нөгөө хүүхдийг дахин нэг удаа алгацсныхаа дараа өөрийгөө аль биесээр танилцуулдаг. За энэ хүн бол Солонгосын боловсролын эрхийг хамгаалах товчооны төлөөлөгч Хважин. Энэ товчоон саяхан шинээр байгуулагдсан газар бөгөөд сурагч болон багшийн эрхэн зөрчигдөж байгаа газар, тэрийг нь сургуулиороо зохицуулж чадахгүй тохиолдолд ирж арга хэмжээ авдаг газар юм байна лээ. Тэгээд дээрэс нь энэ товчооны төлөөлөгчид нэг онцгой эрх байх бөгөөд тэр нь заах арга барилд нь ямар ч хязгаарлалт байхгүй. Нэг үгээр бол ямар ч хамаагүй арга ашиглах хэрэгтэй л гэсэн үг. За тэгээ нэгэн сонссон сургуулийн удирдлага манай хүнтэй уулзаж бас л өөрсдийнхөө нэг бүтэхгүй замаар оруулах гэж ятгадаг. Учир нь эдний сургуульд нэлээд хэдэн улс төрийн өндөр албан тушаалтны хүүхэд сурдаг учраас жимээгүй хүн байсан нь хин хиндэн дээрштэй энтергээд л ятгах гэсэн ч манай хүн юу ч тэдний ятгалханд орох уу харин ч эсэргээрээ нөгөө дээрлэгч буюу Жунионы ангийн багш нь болохоор болдог. За тэгээд тэдний ангид орсон эхний өдрөөс л Жунион бол аавда бардчихсан учраас огт тоосон шинжгүй бардан байх нь тодорхой. Гэхдээ манай Хважины хувьд бол түүний аав нь улс төрийн том эрх мэдэлтэй хүн байх нь огт хамаагүй багш нь багш шиг сурагч нь сурагч байх ёстой л гэсэн үндсэн зарчмыг баримталдаг. Мэдээж үгэнд нь орохгүй л хүч хэрэглэхээсээ огтхон ч хэрэгэлзэхгүй. Үүний дараагаар өдний олондоо очирлаж байхад дахиад л нөгөө Жунион сурсан ангараа дээрлэхэд л ямар ч очиргүй хоол авах гэтэл Хважин маань дахин нэг удаа түүнд хичээл заадаг. Оройч болж хичээл дарсны дараа Хважин маань ягаад ч юм гинтэл Жунионы гэрт нь хүрээд ирсэн байдаг. Яасан юм бол гэсэн чинь нөгөө дээрлэхүү Жунион чинь угаасаа л даварцсан гарын болохоор хичээлийн дараа хийзээч цэвэрлэгээ хийдэггүй юм байна лээ. Тэгээ сурсан цагаараа яваад өгчихсөн болохоор түүний анги дасан багшийн хувьд заавал цэвэрлэгээ илгэнэгээд гэрт нь үржирж авч яваад ганцаараа гарын цэвэрлэгээ илгэдэг. За энэ мэд өдөр хоногуд өнгөрөх бөгөөд эдгээр Хважин нэрээд сургууль эмгцэгцтэй болж байгаач манай Гёминийг нөгөө хэд нь нууцаар дээрлэхэж одсон хэвээрээ л байгаа юм байна лээ. Тиймээс Гёми маань ингэж дээрлэхүүлэх болгондоо амиа орлох талаар боддог бөгөөд нэг удаа яг үсрэх гэж байхад нь Хважин түүнийг зогсоодог. Тэгэд үнтэй сайн ярилцаж одоо би ирчихсэн болохоор тэднээс айх хэрэггүй гэд Гёминд маш сайн сэтгэлийн дэм болж өгдөг. За үүний дараагаар Жунионы аав нь шууд боловсролын сайд дээр ороод танаа байгуулсан тавчууч нь манай хүүхдийн сургуульд нь гай болоод байна. Тиймээс та энийгээ болцгоо гэд бараг л сүрдүүлэх маягтай хэлжгээд яваад өгдөг. Энэ Жунионы аав болон соёлын сайд хоёр нэг намайх бөгөөд Жунионы аав нь бүр дараагийн ерөнхийлөгчөд нэр дэвших гэж байгаа учраас нам дотроо нэлээд том юм байна лээ. Тэгсэн маргааш өглөө нь нөгөө Жунионы аавын бүх булхайн олон нийтэд цацагдаж дорхнол нэр хүнд нь шалаар нэг болгон тэр. Мэдээж энэ бүхнийг соёлын сайд хийсэн бөгөөд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй дээрэс нь өчнөө лөөр хийчихсэн гар учраас нэг нам байх нь хамаагүйгээд бүгдийг нь илчилж орхисон байдаг. Гэхдээ хамгийн гол нь сайдын хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй учраас хүүхдэд нь хариуцлага тооцохын тулд аавд нь ч гэсэн хариуцлага тооцоо гэж үзээд үнцээр нь суулж байгаа нь энэ байдаг. Ингэснээр Жунионы аав нь шоронд орж Жунионд сургууль дээр хинч биш болсноор хөөрхий Дисокийн амиа орлсон иргэн зүй ёсоор шийдэгддэг. Тэгээд дээрэс нь Дисокийн амиа орлсон нь цаанаа зөндөө олон шалтгаантай байсан гэдгийг нь бид нар сүүлд олж мэддэг. Дисокийн аав нь хүүгээ дээрлэхүүлж байгааг мэдээд сургуулийн захиргаанд хандсан ч арга хэмжээ авахын оронд тэгвэл хүүгээ шилжүүлэхгүй даа гэсэн хариу авдаг. Мэдээж аавд нь энэ бүхэн шудраг санагдсан болохоор ганцаархнаас ч гэсэн хамаагүй эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байдаг. Гэтэл аав нь Жунионы аавтаа сөргөөцөлснөөс олж эсэргээрээ бүр бизнесээ алдаж дампуурлын эрмэгт ирдэг. Тэгээ энэ болгоныг хажуунаас нь харж байсан Дисокт хэцүү байсан болохоор Жунионоос өвдөх сөгдөөд аавынх нь ажлыг хэвийн болгоод өгөөч гэж гуйтал тэгвэл чи амиа орлцгоо гэж хэлдэг. Экснэр хөрхий Дисок өрөөс нь олж аав нь зовхыг харж дэсэлгүй энэ бүхнийг зогсоохын тулд амиа орлсон юм байна лээ.
За ингээд эцэст нь энэ бүхэн ил болсноор Дохёнч гэсэн аавынхаа араас шоронд орж энэ бүхнийг нуун дарагдуулж байсан сургуулийн захиралж хариуцлага хүлээдэг. За тэгээ энэ бүхний дараа сайд болон Хожийн хоёр нэг эмэгтэй булшин дээр ирж цэцэг өргөжгүй зураглалаар нэгдүгээр ангиманд дуусдаг. Сөрөг намын дэвшигчийн хувьд хэдийгээр өөрийнх нь өрсөлдөгчийг намынх нь хүн унгасанд баяртай байгааж энэ мэтээр удах юм бол соёлын сайд нь өөрөө аюулуулж мэдх юм байна хэмээн болгоомжуулж эхэлж буй зураглалаар киноны маань 20 дугаар анги эхэлдэг. Үүний дараагаар зураглал солигдож нэгэн сурагч техникийн сургууль руу шилжиж ирж байна харагддаг. Энэ бол манай дараагийн гол дүр болох Гүндэ. Манай хүн ирсэн эхний өдрөө шинэ бүзээ дээрэмдүүлж орхидог. За энэ сургууль бол сургуульч гэжтэй бараг зүгээр л нэг танхаачуудын оромж шиг л газар байдаг. Сурагчид нь гэмтүүлэглийн гишүүдээс ялгагдах юм байхгүй, багш нь бүр утгаараа сурагчдаас айхаас өөр аргагүй тийм л завхарсан газар. Манай Гүндэгийн хувьд аюултай газар ирж байгаагаа мэдээд баг зэрэг судалж ирсэн бөгөөд анх тааралцсныг Атман байрын хүүхдэд мөнгө өгөөд түүний хамгаалалтанд нь орохоор болдог. Удалгүй хичээл эхэллээ гэж бодтол зүгээр л багшийнхаа хөөж гаргаж чад хажуугийнхаа ангийн хүүхдүүдтэй зодтолдож эхэлдэг. Манай Гүндэгийн хувьд болохоор автын ангид орсон бөгөөд эдний ангийнхан байнга л цахилгааны ангийнхантай зодтолдож байдаг юм байна лээ. Яагаад юм бол гэсэн чинь автын анги болон цахилгааны ангийн атманууд нь дээд ангийнхаа хахад тоогчих гэдэл байнга үзэлцдэг бөгөөд хэрвээ тэр дээд ангийнхаа хахад таалагдчих юм бол аль бие усаар гэмтүүлэглийн гишүүн болоод тэр амьдралаараа явах зам дардан болно л гэсэн үг. Тиймээс л нөгөө ангийн гол өрсөлдөгч байлах гэж хоорондоо тэмцэлддэг бөгөөд энэ удаагийн задоноор цахилгааны ангийн атман дээд ангийнхаа хахад таалагдаж чаддаг. Ингэснээр нөгөө автын ангийн атман ялагдсан хоорондоо манай Гүндийг өөрний хүүхэдтэй зодтолдуулаад ялагдсныг нь шийтгэж ураа гаргахаар болдог. Гэтэл нөгөө хүүхэд манай Гүндийг хамгаалж өөрөө албаар ялагдаад бүх шийтгэлийг нь ганцаараа авчихдаг. Ингэснээр манай хоёр хөөрхөн дотносож найзлах бөгөөд энэ хүүхэд болохоор уг нь үнэхээр л хичээлдээ дуртай энэ чиглэлээр явах маш их сонирхолтой юм байна лээ. Гэхдээ харамсалтай нь сургуулийнх нь байж байгаа байдал нэг иймэрхүү. Тиймээс ерөнхийдөө л мөрөөдөлтөө буугаад өгчихсөн бөгөөд ямар тач хуваараа бэлтэж байгаа дуртгал шиг л сургуулаа төгсөхийг хичээж байгаа нэгэн байдаг. Завдлгүй маргааш нь бол сургууль дээр ч хэвийн мэдлэлтэй эрэлхэлд үргэлжилж байтал азар манай Хожийн хүрээдэрхэн тэр. Мэдээж сургуулийн захирал удирдлагууд бүр аргаа ороод боловсролын эрхийг хамгаалах товчоонд гомдол гаргасны дагуу манай хүн ирсэн байв. Тэгсэн хамгийн сонирхолтой нь Гүндэмэн сурагч биш, боловсролын эрхийг хамгаалах товчооны нэг нууц ажилтан байсан юм байна лээ. Ингэснээр Гүндэмэн Хожийн тэнд яг юу болоод байгаа талаар бүх мэдээллийг нөгж манай хоёр шууд л гол ажилдаа орцгоодог. Энэ хэдтэй ер нь бол хил хамаараа учир зүгөө олно гэдэг нь угаасаа боломжгүй учраас шуудхан л үзэлцсэн дээр гэж үзээд бүгдийг нь заалан цоглуулж байгаад учраалахаар шийддэг. Гэхдээ мэдээж шууд учир зүггүй зодтолдож болохгүй. Эхлээд сонголт өгдөг л дөө. Гэсэн ч нөгөө хэд нь угаасаа л хүчээр шийдэх замыг сонгодог. Тэгсэн манай Хожийн энэ эдийг бүр ядах юмгүй нийлүүлж байгаа зодоо зогсохгүй хоёр ангийн атманыг нь үртэл зүрхэнд нь ортол нь айлгаж орхидог. Манай Хожийн чинь өмнө нь бүр тусгай бэлтгэгдсэн цэрэг байсан юм байна лээ. Тэгээ түүний тууршлага өмнө нь яг юу үзэж туулсан нь бүр улсын хэмжээний нууцад байдаг гэхлээр нэлээд эвгүй гар гэдэг нь харагддаг. Загснэр хоёр ангийг хоёулангийн зааланд өгжиж байгаад хүчээр хичээлийг нь заахаар болдог. Тэгсэн тэр өрөө нь хоёр ангийн атмаа нийлж байгаад манай Гүндийг аваад заалнаасаа орохчихдаг. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь нөгөө дээд ангийн дом ахтаа очиж авах гэж лагаал юм байна лээ. Тэгээ яг нөгөө ах дээр очиж ховлоо зүртэн аргагүй нөгөөхөө дагуулад иртэл манай Хожийн тэрийг нь ч гэсэн яг л хөвгч шиг л зодож орхидог. Тэгсэн тэр нь бас ядчих дах нарыгаа дуудчихсан байж тараад энэ удаа бол 10 жилийн хүүхдүүд биш жинхнээсээ данхаа этгээдүүд манай хүн дээр өрөөд ирдэг. Гэтэл тэднийг нь ч гэсэн манай Хожийн бүр илүү харгасаар зодож байдаг. Яг үндэ энэ хүүхдүүдийг бол хайрлаж л зодож исэн юм байна лээ. Тэгээ энэ танхаа этгээдүүдийг бол жинхнээсээ зодож байгааг нь хараад нөгөө хэдэн бацаанууд чинь жинхэнэ утгаараа номонд орцгоодог. Ингэснээр эцэст нь тэдний сургууль одоо л нэг юм сургууль шиг сургууль болж байгаагаар 2 дугаар ангиманд дуусдаг. За 3 дугаар анги маань Хожины дурсамжаар эхэлдэг. Эхний ангийн төгсгөл тарагдаад өнгөрсөн эмэгтэй бол түүний найз үсгүй найсан бөгөөд түүний аав нь соёлын сайд болж таардаг. Манай хүний найз үсгүй нь багш байсан бөгөөд харамсалтай сурагчийнхаа гарт утгалуулж өд болсон юм байна лээ. Тэгээ хайр тавнаа алдсан Хожийн маань яг нөгөө хүүхдийг алах гэж байхад аав нь түүнийг ирж зогсоогоод хоёулаа өөр аргаар буюу энэ бүхнийг үнцээр нь өөрчилж байж л дуусна. Тиймээс чи надад тусал хоёулаа хамтдаа энэ бүхнийг өөрчлөх гээд үзье гэж санал тавьсны дагуу манай хоёр хамтарч эхэлсэн байдаг. За буцаад одоо цаг руугаа шилжиж дараагийн асуудалтай сургууль руугаа явцгаая. Энэ удаагийнх бол өмнөх эргүүдээс нэлээд яригтай бөгөөд октын сургууль дээр гарсан нэг асуудлаас олж манай хэд очихор болдог. Яри гэдэг нэртэй нэг инфлюенсер охиныг ангийнх нь багш нь хүчирхээсээр гарсан бөгөөд улмар нөгөө багш нь ажилласаа гараа зогсохгүй эцтэй аймаа орлоод дууссан байдаг. Гэхдээ хамгийн гол нь энэ хэргийг зөвхөн огрогч охины үгэнд үндэслэж хийдээ таасан нь манай эдийн анхаарлыг татдаг. Тэгээ энэ явдлаас болоод нөгөө Яри гэдэг охины дагагчд нөсөө зогсохгүй ангитай бараг л хатан ан шиг эрг мэдэлтэй болсон байдаг. Учир нь түүнтэй орооцолдох юм бол янз бүрийн бичлэг эвлүүлээд пенүүдтэй шидэд өгчөгдөг бөгөөд нөгөө пенүүд нь багшч бай, сурагчч бай тэр хүнийг амьдрах аргагүй болтол нь сошиалаар бүлийддэг.
Мэдээж хэн ч ингэхийг хүсэхгүй учраас Яритэй бүгдээрээ л болгоомжтой харьцаж эхэлсэн бөгөөд хичээл дээрээ бүр сургуулийн захирлын зөвшөөрлөлтөө лайв хийх хэмжээний дураараа олсон байдаг. Гэхдээ энэ удаагийн асуудалд манай Хуваажин биш өөр нэг шин төлөөлөгч томилогддог. Энэ бол боловсролын эрхийг хамгаалах товчооны шинэ гишүүн Имхар юм. Зангиснаар манай хүн шууд л Яригийн ангид багшлахаар ирдэг бөгөөд анх харахад нэг л их хөөрхөн айдуу зүйлэн харагдаад байсан чинь яг үндэ жинхэнэ аимшигтай галзуугаар айж таардаг. Манай Хуваажинтай нэг газар цуг ажиллаж байсан муу адилхан тусгай ажент юм байна лээ. Тэгэхээр ер нь бол манай хүнтэй л адилхан сайн зодолддог бас л нэг эвгүй хар гэсэн үг. Ингэснээр хамгийн эхлээд тэдний бүх утаснуудыг нь хурааж аваад бараг л хагас зэрэгжилтийн байдалтай сургаж эхэлдэг. Дэгсийн нийт ч гэсэн эхний ангид гардаг танхаачуудтай адилхан бүр ангийнхаа багшийг айлгаж байгаад ангиа цэвэрлүүлээ сурчсан гарууд байд юм да. Тэгээ яг уу сурсан зангаараа багш цэвэрлэнгээд явах гэтэл манай харим юу гэж тэднийг зүгээр явуулах уу? Бүгднгээр нь ангийг нь цэвэрлүүлснийхаа дараа явуулдаг. За тэгээд тэр оройн бүх сурагчдын сошиал хаягийг нь сайтар шалгаад үзтэл багш нарынхаа зургийг урамчаар эвлүүлж байнга доромжилдог гэдг нь харагддаг. Үүнээс олж өөрхийн ангийн багш нь бүр сургуулаасаа гарч сургалтын төвд ажиллах талаар хүртэл бодоод эхэлсэн байдаг. Уг нийтний ангийн багш нь анх хичээлээ сайн заадаг мундаг багш байсан ч хамт ажиллаж байсан багш нь Ярийг хүчирхийлсэн эрэхт ороод эцтэй амиа орлож дууссан болохоор Яригээ сайдаг болчихсон юм байна лээ. Тэгсэн гинтэл маргаашнаас нь Яри болон бусад хүүхдүүд ангийнхаа багштай сайн харьцааж хичээлээ сайн хийж эхэлдэг. Мэдээж энэ бол Яригийн санаатай хийж байгаа үйлдэл л дээ. Худлаа багштай сайн хандаж байгаад боловсролын эрхийг хамгаалах товчооны талаар мэдээлэл авч тэднийг явуулах гэж л ингэж байгаа юм лээ. Тэгээд яах төөрхий багш өрхөнд нь ороод бараг л тэдэнд хэрэгтэй мэдээллийг нь үгүй яах вэ гэд эргэлзэж байтал манай Хуваажин нэрж багштай уулзаж түүнд өөрийнхөө талаар төвхийг ярьж өгдөг. Тэгээ яг үндэ бол бидний энд харамсалтайгаар амиа алдсан багшийн эрхийг шийдэхээс гадна таныг хамгаалахаар ирсэн юм аа. Учир нь танаас сурагчид чинь бидэнд хандсан гэж хэлдэг. Хэдийгээр тэдний ангийн ихэнх хүүхдүүд нь Яригийн дор байдаг дураараа хүүхдүүд ч гэсэн үнэхээр хичээлээ үзэж багштайгаа сайхан харилцаатай авах хүсэлтэй зөндөө хүүхдүүд байдаг юм байна лээ. Тэгээд эдгээр хүүхдүүд багшийг хамгаалахын тулд боловсролын эрхийг хамгаалах товчонд хандсны дагуу бид нэр ирсэн гэж хэлдэг. Тэгээ нэг сонссон ангийн багш нь хүүхдүүдэд хамгаалж сургах ёстой байтал зөвхөн өөрийнхөө төлөө хайж бусад гэмгүй хүүхдүүдэд давхар охироож хамгаалж чадаагүй байснаа ойлгож авдаг. Нэгснэр тэдний ангийн багш нь маргаашнаас нь эхлээд яг л хуучин шигээ Яригээс айлгүй зөрөгтэйгээр хичээлээ орж эхэлдэг. Мэдээж Яри үүнийх нь хариуд багшигаа олон нийтэд оромжлох гэтэл яамнаас түүний Instagram хаягийг нь хаачихсан байдаг. Зүгээр хаагаа зогсохгүй яг үндэ нөгөө амиа оролдог багш ч гэсэн Ярид гүтгүүлж охирсон гэдгийг нотлог баримттай бичлэгтэй хамтдаа давхар заасаж орхидог. Ингэснээр Яри өөртөө байсан ганц хүчээ алдсан бөгөөд энэ бүхэндээ ангийн багшигаа буруутгаж түүнээс өшөөг авахар шийддэг. Шууд тэр шөндөө гэрт нь очиж багш руугаа дайрж яг цонхноос түлхэж унгаах гэж байхад нь манай Хуваажин амжиж ирээд түүнийг авардаг. Ингэснээр эцэст нь Яри тохирох ялаа авч оронд ордог бөгөөд энэ мэт маш олон хэргийг амжилттай илрүүлж нийгэмд болж буй завхарлыг залруулж буй соёлын яамны сайдын нэр хүнд нь өсөж эхэлдэг. Мэдээж энэ нь сөрөг намын өрсөлдөгчд нь аюултай учраас түүнийг судалж байгаад яг үндэ энэ боловсролын эрхийг хамгаалах товчоо бол сайдын охин алууснаас болж л эхэлсэн зүйл. Манай сайдын хувьд асуудлыг олж хараад энэ товчоог байгуулсан гэхээсээ илүү хувийн өшөө авалтынхаа төлөө энэ зүйлийг хийж байгаа учраас яаралтай энэ товчоог татан буулгахыг шаардаж байна гэх мэдээлэл хийж байгаагаар 3 дахь анги маань дуусдаг. За өмнөх анги дээр боловсролын сайдын талаар мэдээлэл гараад дууссан бол 4 дугаар анги маань энэ мэдээллийг хүлээж авсан манай хэд юу ч болоогүй юм шиг ажиллаа хийж байгаагаар үргэлжилдэг. Яг нь харин болон гүндээ хоёр тэр мэдээлэл үнэн эсэхэд эргэлзээд шууд асууж чадахгүй эвгүй байсан ч нөгөө хоёр нь огтоохгүй байсан болохоор тэгсгээд л орхих оролдог. За тэгээ үүний дараагаар манай хэд багшигаа зодсон гэх хэргийг шалгахаар нэг сургууль руу явцгаадаг. Ядчих тэр багш нь нэлийн алдар нэр хүндтэй мундаг багш бөгөөд манай Хуваажин бүр фэн юм байна лээ. За түүнийг болохоор чон багш гэдэг бөгөөд дөнгөж очивгүй үйл манай Хуваажин чон багштай очиж уулзаад баг гарын үсгийг авах нь олгүй л наалдаж эхэлдэг. Нэгэнт Хуваажин нөгөө багштай уулзаж байгаагаас хойш гүндээ маань нарын албаа хариуцаад харин нөгөө зодсон хөвгттэй нь уулзгаар болдог. Зогсон хүүхдийг хянуна гэдэг бөгөөд яагаад зогсныг нь асуудал огт хэлэх шинжгүй зүгээр л сургуулаас өмөрөө өчгөө гэж зөрүүдлээд олигтой юм ярьдаггүй. Үүний дараагаар Хуваажин маань босод багш нартай уулзтал чон багш бол сурагчид дундаа алдартай байгаа зогсохгүй багш нартай ч гэсэн үнэлэгдсэн нэг юм байна лээ. Тэгээ зогсохгүй энэ сургуульд ирж багшлснаас нь хойш сургуулийнх нь нэр хүнд хүртэл өссөн гэхлээр үнэхээр л мундаг багш болж таардаг. Тэгээ ийм мундаг үнэлж явдаг багшийг нэг сурагч олонний нүдэн дээр зогсноос болоод бусад багш нар нь нийлж аваад гомдол гаргасан байдаг. Харин хянууны хувьд сургуультай сургаараа номер 1-т ордог бөгөөд саяхан чон багшийн байгуулсан тусгай ангид нь явж эхэлсэн юм байна лээ. Гэтэл чон багшийн тусгай ангийн сургалт нь хянууны хувьд хэтэрхий амархан бөгөөд тоцрогдсон байсан болохоор уурлаж тэдний хооронд асуудал үүссэн гэж хэлдэг. Харин нөгөө талд харим хянуунтай уулзаад үзтэл шаал өөр зүйл ярьдаг. Хянууны ээж аав хоёр нь тиймч баян хүмүүс биш бөгөөд байдаг л нэг хоолны газар ажилладаг байсан юм байна лээ. Тэгсэн тэдний хоолны газарт багш нэг удаа очсны дараа удалгүй шаардлага хангаагүй барилга гэж нэгэн гомдол мэдүүлснээс болоод хаагдсан байдаг.
Тэгээд зогсохгүй хянууныг ямар цагийн багш дээр хичээлж байгааг нь чон багш асууснаас мөн л удалгүй тэр багш нь хянуунд хичээл заахаа болчихдог. Үүнээс болоод энэ бүхэн тохиолдол эсвэл чон багш албаар хянууныг орлоод байна уу гэсэн эргэлзээ төрж эхэлсэн байдаг. За энэ хооронд гүндээ маань тус сургуулийн топ хүүхдүүд бүгдээрээ нэг сургалтанд явдгийг нь анзаараад очоод уулзтал ямар ч хүүхд байхгүй мөртлөө нэмж хүүхд авахгүй гэж хэлээд гаргачихдаг. Энэ үеэрээ манай хүн өмнөх техникийн ангийнхантайгаа таарлах бөгөөд нөгөө атманууд ч нэх өөрхөн хичээл энэ төр ярьсан тоглож моголцсон явж идэв. За нэг иймэрхүү маягтай харийн болон гүндээ хоёр яг зүг зүүмээ олчихсан хэрэгэ мөрдөөд явж байхад Хуваажийн огт тоосон шинжгүй нөгөө чон багштаа наалдаад л явж байгааг нь харсан харийн нэлээд урган нугардаг. Ядчих өмнө нөгөө өшөө авалтаас олоод ийм зүйл хийж байгаа гэсэн мэдээлэл сонсчихсан болохоор зөв бурууг ялгалгүй шууд автоматар багшийн талд ороод байгаа юм шүү дээ гэж хартаж эхэлдэг. Тэгээ энэ үеэр харийн маань өнгөрснөө дурсах бөгөөд хамгийн анх Хуваажийн хариимыг 10 жилийн сурагч байхад нь дээрлэгчдээс аварч танилцчихсэн юм байна лээ. Магадгүй харийн маань Хуваажиныг хараад түн шиг болохын тулд л энэ замаар явсан байх л та. Тэгээ өөрийнх нь тэгж их хүндэлдэг үлгэр жишээ авч явдаг хүн ингээд зогорчсон яваад байхлаар улмал урам нугардаг. Гэтэл яг үндэ манай Хуваажийн анхнаасаа л чон багшийг с ิจ гтэй хүн гэдгийг нь мэдээд энд ирсэн бөгөөд албаар юуч мэдэхгүй царайлаад л түнд нь алдаж байсан юм байна лээ. Яаж мэдсэн гэхлээр энэ чон багш өмнө нь нөгөө Яригийн ангийн багш нь байсан бөгөөд түүнийгт гэлсэн одоогийн хянуун шиг орлосоор байгаа шилжихэд хөргсөн хүн байдаг. Гэхдээ яг яагаад ингэж сурагчтай оролдох юм бол гэсэн чинь өөр баян эрх мэдэлтэй хүүхдүүдэд боломж олгохын тулд зорилготой ч гэсэн боломжгүй хүүхдүүдийг албаар хорлож унгаадаг юм байна лээ. Ингэж тэр баян айлын хүүхдүүдийн үнэлгээг нь дээш нь өргөснийхөө төлөө ээж аав нараас нь ахвал авдаг нэг тийм хөгийн гар байж таардаг. Нэр Хуваажин маань уг нь ингэж албаар юм идэхгүй царайлж чон багштай ойртож байгаагаа гүндэд бол хэлчихсэн л байсан юм байна лээ. Харим л ганцаараа мдэггүй байсан бөгөөд яагаад хэлээгүй юм бол гэсэн чинь харим хотлоо ярьж хүн хуурахтаа дархан учраас ингэж жүжиглэж байгааг нь мэдчих юм бол баригдчихж магадгүй л гэж бодсон юм байна лээ. Тэнийг нь мэдсэн харим маань зүгээр л хэлчихгүй яасан би танаас олоод таних сэжиглжглээштэй энэ төр гэдэл нэх өөрхөн уурлах гомдлоо хоёрын хооронд ярилцаад манай хоёр эцэст нэгэн ойлголццгаадаг. За яг ингэж ойлголцоод байж байтал гэнтэл цагдаа нар хурж ирээд манай эдийг бүгдийг нь бариад явчихдаг. Яаж байгаа юм бол гэсэн чинь өмнөх сургуулиудад ажиллаа хийж явах үедээ гимгүү сурагчдад хүч хэргэлсэн байж магадгүй гэх гомдол ирсний дагуу шалгахаар болсон гэж хэлдэг. Ингэснээр манай гүндэл ганцаараа арын албанд ажилладаг болохоор зүгээр үлдээж Хуваажийн харим сайд гуруулаа төр саадуулагдахаар болдог. Ер нь бол энэ гомдол нь үндэслэлгүй учраас нэг удахгүй гарах нь бол тодорхой. Гэхдээ хамгийн гол нь энийг нөгөө чон багш хийлгсэн бөгөөд улсын шалгалт өнгөрөх хүртэл манай эдийг хорж байгаад нөгөө ахуулсан хүүхдүүдээ асуудалгүй шалгалтанд нь тэнцвүүлэх гэж байгаа юм байна лээ. Чон багшийн хувьд албаар хянууныг сургуулиас нь хөөлгөж байгаад өөрийнхөө дааж авсан хүүхдээ нэгдүгээр хайрлуу оруулах гэж байсан ч манай эд ирснээс болоод нөгөө хүүхдийн хэрэгэн төтгөлцөөд буцаа шалгалтаа өгөхөр болчихсон байдаг. Тиймээс чон багш бүр улаан цайн дааж авсан хүүхдтэй шалгалтын материалыг төрүүлж өгч байгаад хүчээр цуу ахуулахаар шийддэг. Тэ мэдээж үүнийхээ төлөө ээжтэй тохиролцож байгаад бас нэг өндөр албан тушаал авахар болсон юм байна лээ. За энэ хооронд манай хэд бүгдээрээ орогдчихсан байх бөгөөд гүндээ маань эргэлдээр очтол сайд түүнийг нөгөө албан тушаал солино гэдсэн өргөдлөө яг удаа аваад ирээ гэж хэлдэг. Гүндээ маань өмнө нь ажил нь хэцүү байсан болохоор албан тушаалаа өөрчлөх хүсэлт гаргах гэж байгаа цайтад баригдаж байсан юм байна лээ. Тэгээ тэрийг чинь яг одоо хийгээд өгье нөгөө материалаа аваад ирээ гэж хэлдэг. Яг манай гүндээ өг нь тэр үдэл тэгж бодож байсан ч одоо бол эндээ үлдэх сонирхолтой байгаа л да. Гэсэн ч сайд чамаагч гэсэн удахгүй юм газарт орохыг чинь хармааргүй байна. Тиймээс чи эртхэн ажиллаа сольсон дээрээ гэж хэлээд хүчээр нөгөө алтан бижиг дээр нь гар үсэг зураад явуулдаг. Зангиснэр маргааш нь ч болж сургуулийн шалгалт болох бөгөөд чон багшийн дааж авсан хүүхэд нь баахан шипи бэлтчихсэн учраас бүх асуултандаа ямар ч асуудалгүй хариулдаг. Тэгсэн яг шалгалтын материал засаж байтал гинт нөгөө хүүхдийн нь хариулт бүгдээрээ буруу дугуулсан гэд гараад ирхэн дээр. Сандарсан чон багш яс шалгалтыг зогсоох гэтэл яг энэ үеэр манай Хуваажийн ороод ирдэг. Тэг юу болсон гэсэн чинь манай эдийн шалгалтын материалыг нь л өөрчилж гисэн юм байна лээ. Гүндэд нөгөө албан тушаал өөрчлөх өргөдөл дээр нь гарын үсэг зурах биш очиж шалгалтын материал өөрчил гэж тушаал өгсөний дагуу манай хүн очиж өөрчилсөн байдаг. Тэгээ өөрчлөлтөө зөвхөн хариултын байрыг нь сольсон бөгөөд асуулт нь бол хэвээрэл байсан юм байна лээ. Тэгсэн нөгөө чон багшийн дааж авсан хүүхэд нь ганцаараа тэг авчихсан бөгөөд тэр хариултыг нь өөрчлөхөөс өмнөх хариулттай тулгаад үсэх юм бол 100 авахаар хариулсан байдаг. Тэгээд зогсохгүй гүндээ маань өмнө нь чон багшийн хүүхдүүдэд хичээл ордог сургалтын газар руу орохдоо дуу ураагч үлдээч гисэн байсан бөгөөд тэнд нь чон багш хүүхдийн ээжтэй шалгалтын хариулт өгж байгаа яриа нь бижигдсэн байдаг. Ингэснээр зөвхөн чон багшаарч тогтохгүй хөл бусаар дүнгийн 8 хэлсэн эцэг эхчүүд нь бүгдээрээ хариуцлага хүлээж уугаар дурдган ангиманд дуустдаг. За 5 дахь анги маань нэгэн бага ангийн багш амиа орлох гэж байхад нь азар харийн маань ирж зогсоож уугаар эхэлдэг. Энэ бол Чой багш бөгөөд түүний ээж нь охинд нь ямар нэгэн зүйл тохиолдож байна гэж мэдрээд манай эдэд гомдол гаргасны дагуу ирсэн байдаг. Ингэснээр Чой багшийг төр хугацаанд ажилласан чөлөөлөөд оронд нь манай Хуваажийн түүний ангийг нь дааж авахарлдаг. Гэхдээ энэ жаахан хүүхдүүд яг яасан болоод Чой багш бүр амиа орлох дээрээ тулжсан юм бол үнэхээр сонирхолтой. Хэдүүлээ нууцыг дараагийн бичлэг дээрээ олж мэдцгээе.
Гэт бичлэгээ дуусгах бол бас муухай те хотлоо. За Жо багшийн хувьд дөнгөж сургуулаа төгсөөд анхныхаа ангиа дааж авсан тэр өдрөөс л энэ бүх зүйл эхэлсэн байдаг. Хамгийн анхны танилцах өдөрлөг дээр үжийн гэж хөөхөд жаахан дуумууд байсан болохоор Жо багш түүнд туслаад өнгөрдөг. Тэгсэн тэр өдөр үжиний ээжээс нь мессеж ирэх бөгөөд дөрөв манай үжинийг суу гэж хэлэхдээ баг зэрэг ширэн уйлж байгаа юм шиг санагдлаа. Манай үжийн таныг өөртөө дургүйгээд бодчих вэ гэж санаа зовсондоо уйлж байгаа юм шүү. Цаашдаа анхаараарай гэж хэлдэг. Жо багш мэдээж үүнийг нь өөртөө хүлээж аваад анхаарч ажиллахаар болдог. Гэтэл харамсалтай нь энэ бүхэн дөнгөжөөл эхлэл байсан байдаг. Энэ өдрөөс эхлээд үжиний ээж юм болгонд л Жо багш руу мессеж бичиж эхэлдэг. Манай хүүхдийг олонний нүдэн дээр битгий тоо бодуулаарай. Хэрвээ буруу бодчих юм бол өөртөө итгэлгүй болчихж магадгүй. Бас түүний шалгалтыг нь шүүхтээ X тэмдгээр биш өөр тэмдгээр тэмдэглээрээ энэ түүнд сэтгэлийн шарах болчихж магадгүй гэж би санаа зовж байна. Боёл болохгүй гэсэн үгнүүдийг ч гэсэн хэрэглэж болохгүй. Хүүхэд маань өөртөө итгэлгүй болчихвол яана. Хувцалтандаа ч гэсэн анхаарасаа гэж таныг хүсэж байна. Мөр ойл гаргасан хувцас өмсөх нь манай хүүхдэд эвгүй сэтгэл төрүүлж магадгүй. Гэх мэт мессежнүүд өдөрт хэдэн 10-аараа ирэх нь хэвээ үзэгдэл мэтэл болсон байв. Ингээд зогсохгүй хувийн сошиал хаяг дээрээ найзуудтайгаа гарсан зураг оруулах нь хүртэл хүүхдэд нь буруу үлгэр дуурайлт үзүүлж байна гэж үзээд комент мессежээр булаастай. Тэгэхэр нь Жо багш эцэстээ дэсгээ байгаа захиралтай энэ бүхнийг хэлтэл зүгээр л хүүхдийн төлөө гэж бодоод сошиал хаягаа хаажгаа гэж хэлдэг. Гэсэн ч Жо багш маань энэ бүхнийг сөргөөр хүлээж авалгүй хүүхдийн төлөөгээ сошиал хаягаа хүртэл хаагаад өөртөө итгэлгүй байсан үжинд зориулж тусдаа тоглоомын өрөө бэлдэж бусад хүүхдүүдтэй найзлуулж эхэлдэг. Ингэснээр үжийн жангийнхантайгаа найзалж эхлэх бөгөөд овоод ажгүй явж байтал нэг өдөр хөлбөмбөг тоглож байхдаа нэг найзтайгаа санамсаргүй мөргөлдөөд унчихдаг. Хэдийгээр нөгөө хүүхэд нь тэр дорхноо уучлалтгүйсэн ч үжийн уучлах нь битэл босч ирээд нөгөө хүүхэд рүү юм шидээд түүнийг бүр гинтэж орхидог. Ингэснээр хоёр хүүхдийн ээж багштай нэрж уулзах бөгөөд уг нөгөө хүүхдийн ээж нь хүүхдүүдийн хооронд иймэрхүү зүйл байх гэж зүгээр өнгөрөх гэсэн ч үжийн ээж уурлаж бүр сургуулийг хоролдуулахар болдог. Тэгээ яг үндэ ингэж хоролдох юм бол үжийн буруудан болоод дуусах учраас Жо багш дими ухаа гэд гуйсан ч та миний хүүхдийн төлөө мэдүүлэх үг нь үсттэй гэж тулгаад бүр зөрүүдэлсээр байдаг. Тэгээ хэлсээр байхад хуралдана гэж зүтгэсээр байгаад хуралд орж ялагдах бөгөөд тэр бүхэмдлээ Жо багш руу гаргаж эхэлдэг. Өдөр шөнөгүй Жо багш руу залгаж түүнийг буруутгаа зогсохгүй сүулдэ бүр гэрт нь хүртэл ирж дарамтлж эхэлдэг. Уг нь бол Жо багш зүгээр л харсан зүйлээ хурал дээр үннээр нь хэлсэн байтал үжиний ээж өөрийг нь хорлохын тулд албаар худлаа мэдүүлэх өгсөн гэж бодоод бүр лай болж эхэлдэг. Сүүлдээ бүр нөхрөө хүртэл сургууль руу нь явуулж үжинийг авах нэрийдлээр дарамтлж эхэлдэг. Үүнийхээ дараа цагдаа дээр очиод манай хүүхдийг ангийнхан багш нь хүчирхийлсэн байна гэж шаал худлаа гомдол гаргачихсан байдаг. Мэдээж энэ бүхэн худлаа учраас Жо багш цагдаад шалгагдаад гин бурууг нь нотлогдно л доо. Гэхдээ хамгийн гол нь иймэрхүү хэрэг доорой хагас жилээс 1 жил хүртэл сунжирдаг бөгөөд байнга цагдаа дуудагдаж мэдүүлэг өгөх шаардлагатай болдго юм байна лээ. Тэгээ эцэст нь гин бурууг нь тогтоогдох юм бол үжиний ээж Жо багшийг буруу сэжгэлсэндээ уучлалт гуйгаад л болов. Хууль нь угаасаа л юм. Тэрийг нь энэ үжиний ээж мэддэг учраас ер нь бол уурандаа албаар л ингэж орлож байгаа юм байна лээ. Тэгээ дээрэс нь цагдаад шалгагдаж байгаа болохоор гадуур ээж аваад муугар ярьж эхлэх бөгөөд Жо багшаар бүр сүулдэ хүүхдүүдтэй хичээл залахгүй гэх эцэг эхчүүд гарч эхэлдэг. Ийм хүн зүйлсийг туулсан учраас эцэст нь Жо багш яг бууж өгөхийн даван дээр манай эд ирж түүнийг аварсан байдаг. Ингэснээр түүнийг ажлаас нь хэсэгжүүлүүлээд сэтгэл зүйн эмчилгээний төртөл хамруулж эхэлдэг. Тэгсэн энэ үеэр манай харим гүндээд жаахан сэтгэл алдарч эхэлсэн байгаа нь харагддаг. Бас ч гэж баггүй хугацаа хамт өнгөрөөсөн болохоор дасч эхэлсэн юм байлгүй. Харин нөгөө талд Хважин маань Жо багшийн оронд ажиллаж эхлэнгүүтээ яг үжиний ээж Жо багшид яаж хандсан шиг нь хаашаалж эхэлдэг. Өдөр шөнөгүй үжиний ээж рүү мессеж бичээд бараг л агаар юм хэд байвал болох вэ? Үжинд баяртай гэж хэлэхдээ аль гараараа даллуул зүгээр үү? Үжийн унтаж байна, яаж сэрэх үү энэ гэдэл яг л өөр шиг нь хаашаалж эхэлдэг. Үжиний ээж жинигэн сүлдээ дэсгээ аваад битгий байнга мессеж бичиж залгаад бай. Манай нөхөр уурлаж байна гэж нөхрөөрөө далаалгах тактик руу ордог. Тэгсэн яг энэ үгийг нь хүлээж байсан Хважин маань нөхрийнх нь ажил дээр нь очиод би таныг уурлуулсан бололтой намайг битгий ажлаа салуулаач энэ төр гэдэл сөгдөж мөргөөд жинхэнэ жүжиг тавьж өгдөг. Ер нь бол өмнө нь манай Жо багш дээр ирж дарамтлсных наривыг авч байгаа юм л да. Тэнгиснээс болоод удахгүй тушаал дэвших гэж байсан үжиний аавын өндөрхөн нэлжлэгдэж хамаг мөрөөдөл нь талааруулдаг. За тэгээ хамгийн сүүлд нь үжиний ээж эсрэг хүүхдийн хүчирхийлэл үлдэж байна гэд гомдол гаргачихдаг. Мэдээж энэ бол гүтгэлгэлтэй яг л үжиний ээж Жо багшийн эсрэг гаргасан шиг. Гэхдээ эцэст нь цагдаа нар шалгаад буруу гэдгийг тогтоогдох юм бол үжиний ээжээс уучлалт гуйгаад л болоо. Хууль нугасаа юм хойно одоо яа гэх вэ?
За тэгээ энэ бүхний дараагаар үжиний ээжээ Чой багш болон үжиний хоёр ямар дотно байгааг нь харуулах бөгөөд өөрт нь л яг үнэндээ хамаг асуудал байсан байна гэдгийг нь ойлгуулдаг. Ингэснээр эцэст нь үжиний ээжийн Чой багшид хийсэн бүх үйлдэл нь хүүхдийнх нь багш гэдэг ганцхүүгээр л хаацаалагдаж байсан бөгөөд хэрвээ багш биш байсан бол тус тусдаа маш өндөр хэмжээний ял авахаар сэтгэл зүйн хүчирхийлэл үлдэж байсныг нь харуулдаг. Өдөр шөнөгүй удастаж ховын орон зайд нь алдна. Зарим нь бүр гэрт нь хүртэл ирж дарамтлана. Сошиал хайгийг нь дагаж шүүмжлэх бол бүр энгийн асуудал болсон. Яг үндэ энэ бүхэн хуулийн заалттай гэмт үйлдэлүүд гэсэн хүүхдийнх нь багш гэдэг ганцхан үгээр хаацаалагдаж олон багш нар хохирсоор байна. Тиймээс энэ буруу системийг зөв болгохоор эцээ хүртэл явах болно гэж хэлээд эцэст нь энэ буруу системээс олж хохирсон бүх багш нараас боловсролын яамны зүгээс сайд маань чин сэтгэлээсээ уучлалт гуйж угаар 5 дугаар ангиманд тусдаг. За өмнөх хэрэгээ шийдчихэд манай тарьж явтал хэдэн өсвөр насны хүүхдүүд тэдний нүдэн дээр нь юу ч болоогүй юм шиг машин улгаалж аваад зугтаажуутай даралддаг. Мэдээж манай хэд ч юу зүгээр ах уу шууд л хүүхдүүдийг хөөж эхлэх бөгөөд нэлийн үзэлцсний эцэс хүүхдүүд улгаан машинтайгаа юм өргөөд баригдцгаадаг. За ингээд хүүхдүүдийг цагдад хүлээлгэж өгтөл гэмт хэрэг хийсэн мөртлөө нөгөө хэд нь огтай санаа зовж байгаа шинжгүй нээлсэн шигээл байж байдаг. Үүнээс гадна энэ хэд 4 эрэгтэй нэг эмэгтэй хамт явж байсан бөгөөд эмэгтэй нь шал согтуу бараг л тасарчсан гэмээр ухаан мэдрэлэг болсон байдаг. За тэгээ бодлого цагдаа нар ирж тэдний эргийг шийдэх бөгөөд энэ хэд насан туршийн хүүхдүүд юм бэ нэлээ. Тиймээс бүр ноцтой эрэг үлдээгүй л бол хуулиараа сануулад өнгөрөхөөс өөр аргагүй. Тэгээ энэ хэд дэрийг нь мэддэг болохоор байнга л янз бүрийн хэрэг тарьдагч цагдаа нар нь яаж чадахгүй сануулаад л явуулна. Энэ удаач гэсэн тэдний багш нь хурж ирээд аваад явдаг. Ингэснээр манай хэд шууд л эдний сургууль дээр нь ирж ажиллахаар шийддэг. За тэдгээр хүүхдүүдийн толгойлогчийг живнэ гэдэг бөгөөд хуваажин маань тэдэнтэй уулзаж мэдүүлэг авахар болж харин нөгөө талд тарийн маань бусад хүүхдүүдтэй уулзаж дээрлэгэлт байгаа талаар асуудал бүгдээрээ л цаанаа нэг юм нууж байгаа ч аман дээрээ бол дээрлэгэлт байхгүй л гэж хэлцгээдэг. Гэтэл өчигдөр живнтэй хамт масурчсан явж байсан охин харагдахгүй байхлаар нь сургуулаар сайтраа хагаад үзтэл заалны хажуугийн жижигхэн өрөөний шкаф нь цоожлогдчихсан байж байдаг. За тэгээ охиноос яг юу болоод байгааг нь асуудал эхэндээ хэлэхгүй гөрөөж байсан ч зүнхнээс нь нэг юм гарч ирсний дараа аргагүй ихэнд ярьж эхэлдэг. Охиныг юнжин гэдэг бөгөөд хэдэн сарын өмнө баг зэрэг жин нэмээд түүндээ санаа зовж байтал гинтэл живэнд гарч ирээд нэг юм түн санал болгодог. Наадах чинь одоодын удаг маш чанартай найдвартай дураадаг эмээ гэж хэлсэн үгэнд нэтгээд дуучсан байдаг. Гэтэл нэрэл тэр нь үр дүнтэй байж таарах бөгөөд дахиад уух гэж живнээс асуудал энэ удаа зүгээр өгөхгүй үнийг нь төлөөд аваа гэж хэлдэг. Энэ мэтэр живнээс нөгөө эмийг авч уусаар агаад бүр тогтмол уудаг болсон бөгөөд сүүлдээ бүр эмийнхээ үнийг нь ч дийлхээ байж аргагүй ихэнд түүний дор ажиллаж эхэлдэг. Тэр нь ямар ажил гэхлээр бусад хүүхдүүдэд нөгөө эмээ санал болгож зарах ажил. Тэр нь бол ойлгомжтой энэ уугаад байгаа юм нь юуныхан тураадаг юм байх уу харт амхил байсан юм байна лээ. Ингэж л Юнжин маань юугаач мэдлгүй явж байгаа живний өрхөнд орж санамсаргүй байдлаар харт амхины хамааралтай болсон байдаг. Гэхдээ эцэст нь Юнжин яг юу болоод байгааг ойлгож цагдаад мэдгдсэн ч насан туршаагүй гэдэг шалтгаанаар жив нэг хөдөлгөй дахиад л гараад ирдэг. Ингэж гарч ирснийхээ дараа Юнжинийг цагдаад мэдээлснийг мэдээд түүнтэй бүрэл зэрлэг харьцаж сүүлдээ бүр байнгын харах хуй шкафанд төвчдөг болсон байдаг. За тэгээ нэгэн сонссон харимын уур нь хурж нөгөө өрөөнд мэдүүлэг авч байсан хожин дээр ирээд энэ бол харт амхины хэрэг байсан байна гэдгийг хэлдэг. Тэгсэн нөгөө хэд нь та хэд мэдсэн нь одоо яана бид нарыг баривчлах гэж байна те. Гэхдээ дааж чадахгүй л ах л та. Учир нь бид нэр насан туршаагүй хөлтөжөөтэй энтергээд л бардам байж байтал нэрэл тэрэтийг барьж аваад шууд хүүхдийн шоронд ичгдэг. Яг үндэ бол хуулиараа анги ёс хөлтэй. Гэхдээ манай хэд давуу эрхтэй учраас энэ хүүхдүүдэд зориулж онцгойлон хорж байгаа юм байна лээ. Бүр боловсролын сайд маань хүртэл өөр дээрээ бүх хариуцлагыг аван байж юм шийдвэр гаргасан байдаг. Зангснэр нөгөө бардам байсан хүүхдүүдийг жинхэнэ шоронгийн оргидлуудтай хорж утгаар нь амьдрал үзүүлдэг. Яг энэ нийтийг 20 хүрээнд нь оруулж чад нэг боломж өгдөг л дөө. Хэрвээ дөрүүлээ нийлж байгаа таримыг дийлж чадах юм бол шууд энтэйсээ гарч болно. Гэхдээ харамсалтай нь тэдэнд ямар ч боломж байдаггүй. Харин ч эсэргээрээ харийн маань нөгөө хэд дээр сайхан бэлтгэл хийж аваад хамаг ураа гаргах боломж олддог. Тэгээд зогсохгүй нөгөө хэдийг яг л шоронгийн оргидлууд чиг байлгах бөгөөд нэг ялгаатай нь хоолны үеэр тэднийг очрлуулалгүйгээр төрүүлж холлуулахаар болдог. Дээрээс нь нэмээд хамаг хоолны махыг нь албаар тэднэрт тараагаад өгчдөг. Мэдээж энэ бол албаар босод хоригдлуудыг энэ эдийн эсрэг болгож байгаа хэрэг л дээ. Ингэснээр тэдний шоронгийн амьдрал нь улмал там шиг болж хувирдаг. За тэгээ энэ мэд өдөр хоногуд өнгөрч байтал нэг өдөр жив нуурандаа нэг даруухан байрын хоригдлыг зодоод айчихдаг. Тэгсэн нөгөөх нь өмнө нь сургуультай дээрлэхүүлж байгаад дэсэлгүй уурандаа бүх дээрлэгчдийг алаад орж ирсэн нэлээд аюултай хоригдл байж таардаг. Гэхдээ жив нь ийм аюултай үнтэй орооцолсон гэдгээ дааж сүлд ойлгодог. Зангснэр тэр мөчөөс эхлээд нөгөө оригдол живнийг байнгын ажиглаастай яг яах гээд байгааг нь мэдэгдэхгүй үнэн төгшөөртэй амьдралд амьдруулж эхэлдэг.
Гэтэл нэг өдөр нөгөөх нь нууцаар албаг улгаалж явахыг нь живийг харчихдаг бөгөөд удалгүй шалгалтаар албаг дутсан тогтоогдож нийтийн нэгжлэг зарлагддаг. Тэгсэн энэ үеэр жив нөгөө орогдлыг албаг улгаалсан гэдгийг нь хэлтэл харамсалтай нөгөөхөөс нэгжтэл юу ч гарч ирдэггүй. Тэгээ яг ингээд нэгжэд өнгөрсний дараа нөгөөх нь өөр газар ноочсон байсан албагаа аваад живнийг алах гэж дайрдаг. Мэдээж өөр хавьд нь зөндөө хүмүүс байсан болохоор харгалзагч нар түүнийг зогсоож яддаг л да. Гэхдээ энэ үед жив нь бүр өмдөндөө шээж мэдсэн бараг л дотроо аль эдийнэ өвчгсөн байдаг. За энэ мэд тамийн амьдралаар амьдарч байтал мэдээж нийтийн эцэг их нь хүүхдүүдэд хайж эхэлсэн байх бөгөөд сайдтай бөөндөө ирж уулзцаадаг. Тэгтэл сайд ч хүүхдүүдийг нь шоронд хийсэн гэдгээ нуулгүй хэлэх бөгөөд маргааш сургууль дээр ирж хүүхдүүдтэйгээ уулзаарай гэж хэлдэг. Маргааш нь ч болж эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ уулзцаах бөгөөд насан туршийн хүүхдийг орилоо барилаа гэдэл бөөндөө сайд руу дайрч эхэлдэг. Тэгэхээр нь та нарын хүүхдүүд бүр маш нарийн зохион байгуулалттайгаар хаар тамхи зарж байсан. Гэтэл энэ хэрэгт эцэг их нь сургууль нь бүр цаашлаад шүүх цагтаан хариуцлага тооцож чадаагүй учраас бид нар оролцож байна гэж хэлдэг. Манай хүүхдүүдийн чинь хийсэн бүх хэрэг нотлого баримттайгаа байгаа. Хэрвээ бидэнд гомдол гаргамаар байвал гаргаж болно. Гэхдээ бид нэр танаа хүүхдүүдэд заавалчгүй хариуцлага тооцно гэж хэлээд нөгөө хүүхдүүдийг нь буцааж орон руу аваад явдаг. Тэгээ мэдээж хар тамхи зарж байсан нотлох баримттайгаа баригдсан учраас эцэг ихэн ч гэсэн юу ч хэлж чадалгүй өнгөрдөг. Зангиснэр нөгөө хэд буцаад нөгөө тамийн амьдралдаа орох бөгөөд насан турш хүртлээр эндээ орогдож байгаад дүүнийхээ дараа шүүхээр орж жинхэнэ ялаа идэлхэр болдог. Тэгсэн гайтай юм шиг яг тэр шоронд нь энэ идэд хар тамхи нийлүүлдэг байсан хүнийх нь гар үлнэ байж таарад ам алдчихж магадгүй учраас живүүнийг цааш нь харуулахаар утгалж уугаар зурдгарыг манд дуусдаг. За ингээд живүүнийг хутгалууллаа гэж бодтол хэн нэгэн урдуур нь орж аварсан бөгөөд тэр нь гүчөл буюу манай Хуважины найз үсгийг алсан сорогч байж таардаг. Яг хөө гүчөлийн хувьд хутгыг нь гараараа алсан болохоор азар хүнд бэртэлгүй өнгөрсөн байдаг. Тэгээ Хуважины найз үсгийг алсандаа одоо бол маш их гэмшиж байгаа бөгөөд түүний өмнө багч гисэн гимээ цайруулахын тулд л живүүнийг аварсан юм байна лээ. Мэдээж дур мэдэн живүүнийг хорж байхад нөгөөх нь алуулчих юм бол бөөн асуудал болох байсан ч азар гүчөлийн ачаар аюулгүй өнгөрдөг. За үүний дараагаар манай хэд офис дээрээ байж байтал гинтэл нэг залуу сайдтай өөрийн биеэр уулзмаар байна гэж түрээд ирдэг. Юу болсон гэсэн чинь энэ хүний хүүхэд нь мөрөөдө тоглоомонд донтчихсан бөгөөд ээж аав хоёрыгоо баахан өрөөнд оруулж хаяцгаад ор сурггүй алга болсон байдаг. Уг нь эхний удаа хүүн их хэмжээний өрөөнд орох үед хүүгээ ойлгож уучлаад бүх үрийг нь дараад өнгөрөөсөн ч төд удалгүй дахиад л баахан өрөөнд орчихдог. Тэгээ энэ мэд үйлдэлүүд удаа дараа давтагдсан бөгөөд яах учраа олохгүй байж байтал гинтэл нэг өдөр хүүн ор сурггүй алга болсон байдаг. Тэгээ өөрхийн минь бүр яах учраа олохгүй аргаа барахтаа сайдад дандаж хүүхдийн сургууль дээр мөрөөдө тоглоомын сүлжээ байгаад байх шиг байна. Тэрийг судлаад хүүг минь олоод өгөөч гэж гуйхаар ирсэн байдаг. Ингэснээр энэ удаа гүндээ минь сурагчийн төр төвөрж сургууль дээр нь ажиллахаар болдог бөгөөд нэрэл нөгөө аавын хэлснээр тэр сургуулийн сурагчид бүр тэр жигтэй мөрөөдө тоглоомд живцгээсэн байдаг. Тэгтээ энэ хүүхдүүд энийгээ ерөөсөө мөрөөдө тоглоом гэж боддоггүй зүгээр л онлайн тоглоом гэж ярьцгаад юм байна лээ. Албаар юм уу эсвэл ингэж идэхүүл хөнгөн санагддаг болохоор тэр юм уу бөө мэд. За тэгээ гүндээ маань ангийнхантайгаа танилцаад явж байтал нэг хүүхэд түүн дээр хурж ирээд нөгөө тоглоомоо зааж өгөх бөгөөд эхлээд бол ямар ч мөнгөийг шаардлагагүй бүртгүүлэхэд л 50,000 бонустай байдаг юм байна лээ. Тийм болохоор хитэг хавталгүй зүгээр л тэр бонусаараа тоглож хаад болоорой гэж хэлээд утсан дээр нь аппликейшнийг татаж өгөөд шинэ хаяг нээж өгдөг. За тэгээ энэ талаараа оройн нэрээд нөгөө хоёртаа хэлэх бөгөөд тэдний тоглож байгаа аппликейшн бол зүгээр л нэг програм ажиллаж байгаа юм байна лээ. Зөв тоглолыг нь л олчих юм бол амархан хожиж болохоор харагдаж байна. Гэхдээ би тэдэнд баригдахгүй тулд худлаагаасаа ялагдаж мөнгө алдсан дээр бах те энэ төр гэдэл гүндээ маань нэлээд өөртөө ихтэй байдаг. Тэгэхээр нугаажийн түүнд үнэмшилтэй авахын тулд чи заавал хожигдох шаардлагагүй зүгээр л өөрийнхөө тоглол. Тэр нь хамаагүй үнэмшилтэй. Тэгээ хэрвээ үнэхээр л чи наад програмынхаа учрыг нь олоод хожиж чадах юм бол тэр мөнгөө өөрөө авч болно. Би зөвшөөрлийг нь өгье гэж хэлдэг. Тэгсэн гүндээгийн маань бүр инээд нь хүрээдэл тэр шүнжэнгөө нөгөө тоглоомоо тоглож хонох бөгөөд эхэндээ нэлээд хожиж байсан ч эцтэй гэхэд 1 сая вон алдаад дуусдаг. За тэгээ маргааш нь сургууль дээр иртэл нөгөө зааж өгсөн хүүхэд нь өө чи яах гэж өөрийнхөө мөнгөөр тоглож байгаа юм бэ? Зүгээр л урамшууллаараа тоглоод л болчихгүй. Гэхдээ одоо нэгэнт мөнгө алдчихсан юм чинь буцааж авах хэрэгтэй шүү дээ. Би чамд мөнгө зээлэх хүн олоод өгөө гэж хэлээд хүнээс мөнгө зээлж өгдөг. Тэгсэн гүндээ маань бүр нэмж зээлж алдсаар байгаад эцтэй гэхэд 20 саяыг алдчихдаг. Гэхдээ энэ бол яг үндэ манай Хуваажины төлөвлөгөө хийсэн юм байна лээ. Албаар гүндэг тоглуулж баах өрөнд оруулах юм бол нөгөө мөнгө хүлэгчт нь манай хүний араас ирэх нь тодорхой. Тэгээ тэр үед нь л барьж авахар төлөвлөсөн юм байна лээ. Нэг үгээр бол гүндэг өгөөшүүлээд ашиглажсан л гэсэн үг. Нэрийн тоглоомын аппликейшн угаасаа ийм зарчмаар ажилладаг бөгөөд эхлээд донтуулаад дараа нь тэр хүндээ мөнгө зээлүүлнэ. Тэгээд тэр хүнийгээ дааж давшгүй өрөнд оруулаад байнга дарамталж хамаг мөнгийг нь шулдаг систем. За тэгтэл яг л Хуваажины бодсны дагуу нөгөө мөнгө хүлэгчт нь гүндээрөө залгах бөгөөд удалгүй түүн дээр ирж дарамтлах нь тодорхой болдог. Тиймээс гүндэгээр өгөөшлөж байгаад нөгөө эдийг барьж авахар төлөвлөсөн ч гүндэг ажиглаж байсан харийн маань хоолноос олоод түүнийг нөгөө эдэд алдаад явуулчихдаг.
За тэгсэн нөгөө мөнгөлөгчт нь өрөөдөлж чадахгүй хүүхдүүдийг хүчээр барьж аваад янз бүрийн гэмтэр хийлгэж мөнгө олж авт юм байна лээ. Тэгээ холгой дэрэм хийж чадахгүйдийг нь өөрсдийнхөө байрладаг газар хүчээр хорж байгаад хүмүүс рүү мессеж өчөх зэрэг ажилдаад ажилладаг. Тэгээ яг хуу манай гүндээ хүн дээрэмдэж чадахгүй байсан болохоор тэдний байранд нь хоригдож ажиллахаар болдог. Гэхдээ манай гүндээ чинь IT-ийн мэрэгжилтэй юм болохоор нөгөө эдийн ажиллахгүй байгаа сервер энтрийг нь ажиллуулж өгөөд босоод хүүхдүүдээсээ арай дээр нөхцөлд ажиллаж эхэлдэг. Мэдээж толгой.com руу нэвтрэх боломж олж аваад мэдээлэл цуглуулах зорилготойгоор л удлаад эднэрт тусалж байгаа юм байна лээ. За энэ хооронд гүндийг нүдэн дээрээ алдсан харийн маань гимшиж өөрийгөө буруутгах бөгөөд түүнийг болохоор хичээнгүйлэн ажиллаж эхэлдэг. Тэгээ явж байгаад нөгөө хамгийн анх гүндээдийн тоглоомыг зааж өгсөн сурагчийг олж ирээд яг тэдний ашигладаг аппликейшн аль болохыг нь заалгаж аваад мэдээлэл олохоор шийддэг. Тэгсэн нөгөө зааж өгсөн аппликейшны баннер нь бусад баннеруудаас арай өөрөөр анивчиж байх бөгөөд тэр нь Morse код байсан гэдгийг нь анзаарч чаддаг. Ингэснээр нөгөөхийг нь уншаад үзтэл нэг газрын байршил байх бөгөөд гүндээ маань толгой хом дээр сууж байгаа болохоор харж магадгүй гэд хөөрхөн Morse кодоор нөгөө эддээ тохиогсон болж таардаг. За тэгээ манай хоёр шууд л нөгөө газар руу хөдлөх бөгөөд очисон даруйдаа тэр газрыг жинхэнэ утгаар нь төвөөж айдаг. Ялангуяа харийн маань гүндээд баг зэрэг сэтгэлдээ олчихсан, дээрэс нь өөрөө гүндээг алчихсан болохоор нэлээд ууртай байгаа нь ойлгомжтой. За ингэснээр нэг хөдөлгөөн манай хоёр бүх хүмүүсийг нь зохицуулаад гүндээ болон бусад орогдож байгаа хүмүүсийг аварч чадах бөгөөд хуажийн харим үргэлжлүүлэн боссынх нараас явдаг. Нөгөөх нь хөөрхөн хурган залтай гараа бас хаан манаа зөмлөө цухтааж мохтаацсан. Гэхдээ тэгэл хөөрх юм нэг холтолгүй баригдчихдаг л да. За ингэснээр эцэст нь бүх зүйл сайнаар дуусах бөгөөд хамгийн сүүлд нөгөө мөрөдө тоглоомд онцсон хүмүүстэй хуажийн нэрж уулздаг. Та хэд өөрсдийгөө л өвөрчтэй өрхөнд орсон хохирогчд гэж бодож байгаа ах л та. Гэхдээ яг үнэндээ та нарын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа эцэг эхчүүд чинь л жинхэнэ хохирогчд. Хайрлаж өсгсөн хүүхдээсээ олоод ажил дээрээ мөнгө үлгчид зодуулж ичмээр байдалд орж байгаа. Өглөөнөөс орой олдол ажиллаж байж болсон мөнгөө хүүхдийнхээ тэнэг үлдээс олж танихгүй хүн дээрэмдүүлж байгаа тэтэл жинхэнэ хохирогчд. Тиймээс өөрсдийгөө хохирогч биш харин ч эсэргээрээ буруутнууд гэдгээ хүлээн зөвшөөрөөд ухаантайхан шиг амьдрах хэрэгтэй гэдгийг сайтар ойлгуулж байгаагаар толтгор ангиманд дуусдаг. Боловсролын эрхийг хамгаалах товчооноос улс даяар эсэлтийн шалгалтанд орох гэж байгаа хүмүүсээс шийсний шинжилгээ авах өдөртөмж гаргасан ч хэд хэдэн сургууль тэр дүрмийг нь дагаж мөрдөхөөс татгалздаг. Мэдээж манай эдийн зорилго нь өмнөх хэрэгээс болоод өөр сургуулиуд дээр ч гэсэн ард амхны эргэлээ ойж магадгүйгээд энэ дүрмийг гаргасан ч сурлагаараа нэлээд өндөр жагсдаг нэг сургууль тус дүрмийг мөрдөхөөс татгалзсан нь манай эдийн анхаарлыг татаж дэрхүү сургууль дээр шалгалт хийхээр болж байгаагаар толгоор анги маань эхэлдэг. За тэгээ нөгөө сургууль дээр нь яваад очтол нэг ангид шалгалт авч байхдаа таарах бөгөөд яг тэдний нүдэн дээр шалгалт өгж байсан нэг хүүхдийн хамарнаас нь цус гараад тухаалтаад унцдаг. Манай гуравт сандралтаад нөгөө хүүхдийг яралтай эмчийн өрөөрөө хүргэх бөгөөд хамгийн сонирхолтой нь ангийнхан нэг хүүхэд хажууд нь унаж байхад бусад хэдэн огттоосон шинжгүй шалгалтаа өгсөөр л байдаг. За саяны ундаг хүүхдийг Хяммин гэдэг өгөөд удалгүй ээж нь бөөн сүр бадруулсаар орж ирдэг. Гэхдээ хүүхдээ ухаалтаж унсанд нь сандрах биш шалгалтаа дуусгаж чадаагүй болохоор л ингэ сүр бадруулж байгаа юм байна лээ. Уг нь энгийн хүн байсан бол хүүхдийнхээ эрүүл мэндэд нь анхаарах ёстой байтал энэжийн хувьд шалгалтаа дуусгаж чадаагүй л хамгийн чухал асуудал байдаг. За үүний дараагаар манай ээд энэ сургуулийн хүүхдүүдээс шээсний шинжилгээ авах болсноо мэдэгдтэл баахан ээж нар шуугилдаж орж ирээд хүүхдүүдээ явуулчихдаг. Манай хүүхдүүдийн хувьд яг энэ цаг үе бол хамгийн чухал мөч. 1 минут 1 секундыг ч дэмий зүйл зарцуулж болохгүй тийм л чухал үе. Тиймээс та нарын дураар хүүхдүүдийнхээ ирээдүйг баллаж чадахгүй нэ гэд эсэргүүцдэг. Тэгэхээр нь хэрвээ тэр шалгалтандаа орох нь танаа хүүхдүүдэд үнэхээр л тийм чухал юм бол заавалчгүй шээсний шинжилгээндээ хамрагдах хэрэгтэй. Учир нь шинжилгээнд хамрагдаагүй хүүхдүүдийг шалгалтанд оруулахгүй гэж хэлснээр эцэг эхчүүд нь дуртай дургүй шинжилгээнд хамруулахаар болдог. Харин энэ үеэр өмнөх шалгалтын хариунд гарсан байх бөгөөд Хяммин маань шалгалтын үеэр ухаан алдаж унснаас болоод 2 дугаар хайранд орчихсон байдаг. Мэдээж энийг нь харсан Хяммины ээж түүнд маш ихээр уурлаж гомдох бөгөөд Хяммин ч энэ бүхэнд өөрийгөө буруутгаастай. За энэ Хяммины ээж бол нэлээд ширүүн бөгөөд түүнийг ангаахын чиглэлээр сургуульд оруулахын тулд юу ч хийхээс буцахгүй нэг. Хямминыг бүр багаас нэхлээд л хичээлд нь бэлдэж эхэлсэн бөгөөд ангаахын сургуульд оруулахын тулд тансаг гэрээ заран байж энэ сургуулийн ойролцоо нүүж ирсэн байдаг. Тэгээд зогсохгүй Хяммины өрөөний хаалгыг нь хүртэл авчихсан бөгөөд яг дэрэгдээс нь хичээл хийхийг нь өдөржин хараад суучдаг. Бас болоогүй өдөрт 3 цаг унтааж үлдсэн цагт нь ямар ч амралтгүйгээр хичээл хийх хатуу хуваартай. Хяммин маань бүр багасаа л ийм амьдралаар амьдарч ирсэн бөгөөд харамсалтай нь ингэж их хичээсэн ч ээжийнхээ сэтгэлд хизээж хүрдэггүй байв. Тэгтэл удалгүй Хяммины ээж нь хөөцөлдөж байгаад яг өөртөө адилхан хүүхдүүдэд шахдаг ээжүүдийн группт нь нэгдэж чаддаг. За тэгээ нөгөө групп дундаа хичээнгүйлэн тал засаж явсаар байгаа толгойлогч маягийн нэг ээжтэй нилээн дотносож чаддаг. Тэгсэн нэг өдөр нөгөө толгойлогч ээж Хяммины ээжэд нэг эм өгөх бөгөөд тэр нэг төрлийн сэргээгч юм байж таардаг.
Яг уу анхаарал сарны хөвчтэй хүн уудаг юм бөгөөд энгийн хүн уух юм бол улам сайн анхаарал нь төвлөрдөг учраас орлогонд нь мэддэхгүй зөрчилөлт гарна гэж хэлдэг. Тэгсэн нэрэл тэр имийг нь уусан хяминээс орлого эрс сайжирч эхэлдэг. Гэхдээ харамсалтай нэг худалгүй нөгөө имийн хяминд нөлөөлөхөө болох бөгөөд хямин маань буцаад зурлах нь модож эхэлсэн болохоор ээжээсээ арай өөр төрлийн хүчтэй юм байна уу гэж асуудаг. Ээж нь ч мэдээж түүнээс сурлагал дэвшилж байвал юу ч хийхээс буцахгүй юм болохоор интернетээ судалж байгаад нэг юм олох бөгөөд нөгөөх нь үнэхээр л үр нөлөөтэй юм болж таардаг. Ингэснээр ээж нь хяминд нөгөө имээ байнга өсөөр байгаад бүр хэвшмэл болох бөгөөд уг нэмийн ачаар сурлаган дэвшилж байгаа ч эсэргээрээ хямины бие эрс модож эхэлдэг. Гэсэн ч ээж нь эмээ өгөхөө зогсоохын оронд элсэлтийн шалгалт хүртэл хяминд үргэлжлүүлэн эмээ өгөхөөр шийддэг. Шалгалтаа л амжилттай давчих юм бол бүх зүйл дуусна гэж бодоод гүрэлгэж байгаа нь. Гэтэл харамсалтай нь тэр нь нэлийн хүчтэй харт амх байсан бөгөөд шээсний шинжилгээгээр хямын маш ноцтой байдалтай байгаа нь тогтогддог. Бусад хүүхдүүдээс ч гэсэн хориотой эмийн жагсаалтанд орсон бодис илэрсэн бөгөөд ээж нар нь бүгдээрээ хүүхдүүдтэй хориотой эм өгдөг байсан тодорхойлдог. Гэхдээ энэ хүүхдүүдийн хэрэглэж байгаа эмний хажууд хямыных бүр шууд утгаараа харт амх бөгөөд маш удаан хэрэгэлсэн учраас амь насанд нь нэлээд аюултай болж ирсэн байдаг. Тэгсэн шинжилгээний хариу гарахаас өмнө хямины ээж хүүгээ дагуулад гэрлэгөө явчихсан бөгөөд шалгалт хүртэл эмээ өгч байгаад өөрөө бэлтгэр шийдсэн байдаг. Хямын чөөрх юм нь өөрөө ч мэдээлгүй харт амхны донтогч болчихсон учраас ээжээсээ эмээ гуйж аваад яг уух гэж байтал азар манай эд тэдний гэрлөөнд хүчээр орж ирээд зогсоодог. Ингэснээр хямыныг яаралтай эмнэлэг твтүүлэх бөгөөд харин түүний ээжийг хуваажийн дааж авахар болдог. Хүүдээ ийм харгас хандсан ээжийг өөртөө нь яг адилхан хандахаар шийддэг. Ингэснээр хожин мэн хямины ээжийг шууд тэр даруйтай гэрт нь ороод яг хяминыг яаж амьдруулж байсан шиг нь хатуу дэглэмээр хичээл хийлгэж эхэлдэг. За тэгээд үнэхээр өөрийнхөө гаргасан энэ хөтөлбөрийн дагуу бэлдээд ангаахын сургуулийн босгыг нь давж чадах юм бол хяминтай уулзуулъя гэж хэлдэг. Тэгээ угаасаа хямины ээжэд сонголт байхгүй учраас хожины үгэнд ороод хичээллэж эхэлдэг бөгөөд өөрийн биеэр мэдэрч байж л хүүхдтэй ямар хатуу хандж байснаа эцэст нь ойлгодог. Харин нөгөө талд харт амхны нөлөөнөөсөө бүрэн гарахын тулд хямын маань багагүй хугацааг өөртөөгөө тэмцэж өнгөрөөдөг. Нэлээд хэцүү цаг хугацааг туулсан ч эцэст нь гүндэгийн тусламжтай өөрийгөө дийлж чаддаг. Гүндэ маань ч гэсэн багтаа хямынтай төстэй амьдрал тоолж өнгөрүүлсэн болохоор түүнтэй ярилцаж нэлээдгүй дэм болж чадсан байдаг. За тэгээ хэд хоног өнгөрсний дараа ээжийг нь хямынтай уулзуулах бөгөөд одоо л ойлгосон байх гэсэн чинь ээж нь хямынтай уулзсан даруйда дахиад л нөгөө хичээлээ ярьж эхэлдэг. Гэхдээ энэ удаа хямын маань бүрмсэн шийдсэн байх бөгөөд дахиж ангаахт орохын тулд хичээл хийхгүй би өөрийнхөө хүснээр амьдрна. Тиймээс таач гэсэн миний төлөө биш өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй гэж хэлэх зоригтой болсон байдаг. Ингэснээр ээж нь ч гэсэн хүүгээ хүчилж чадахгүй учраас эцэст нь бууж өгдөг. За үүний дараагаар нөгөө сөрөг намын нэр дэвшигч Гөчөл буюу манай Хожины найз үсгийг алсан сурагчтай ирж уулзаад түүнийг шоронгоос гаргаж буй зураглалаар 8 дугаар анги манд дуусдаг. Сөрөг намын дэвшигчийн нөлөөгөөр суллагдсан Гөчөл эргээд сургуультай явж зураглалаар 7 дугаар анги манд эхэлдэг. Мэдээж түүнийг ийм хурдан суллагдаад зогсохгүй бүр эргээд сургуультай явж байгаа нь маш олон хүмүүсийн эсрэг үзэлтэй тулгардаг. Гэхдээ Гөчөлийн хувьд гэмтэрэг үлдэх үедээ насан туршиг байсан учраас угаасаа бага ял авсан юм байна лээ. Тэгээд дээрэс нь хоригдож байх үедээ ямар ч зөрчилгүй сайн хоригдол байсан учраас түүнийг хамгийн бага ялаар яллаад цолсон байдаг. Тэгээд мэдээж дээрэс нь нөгөө намын дэвшигчийн нөлөөч гэсэн бас байгаа л да. За ингээд Гөчөлийг суллагдсан өдөр Хожийн түүнтэй ирж уулзаад элдв юм хийлгүй чимээг үхэн амьдраарай. Чамаг ер нь бол ажиглаж байгаа шүү гэж хэлчихэд явдаг. Тэгсэн Гөчөлийн ангид бас нэг хэдэн бүдэггүй хүмүүс байх ба түүнийг алуурчин гэдгээр нөтөж дэрлэх гэж үздэг. Гэхдээ Гөчөл тэдний хадгалахыг тоохгүй 50 байгаад байсан болохоор тэгсгээд л болчихдог л доо. Гэтэл маргааш нь Гөчөл манай эдийн офис дээр нүүрж ирээд ангид нэг хүүхэд дээрлгүүлж байгаа талаар мэдээлэл өгдөг. Манай эдч түүнийг юу сэтэд байна гэж сэжиглэж байсан ч үнэхээр бодиттой мэдээлэл байсан учраас түүний мэдээллийн дагуу тэдний сургууль дээр нь ажиллахаар болдог. За энэ дээрлгүүлж магадгүй гих хүүхдийг сонгоо гэдэг бөгөөд Хожин маань сургууль дээр нэрээд ажиллаад үзтэл гаднаасаа бол ямар ч дээрлгүүлсэн шинжгүй зүгээр л юм шиг харагддаг. Багш нараас нь ч гэсэн асуудал тэд ч гэсэн огт дээрлгүүлж байгаа гэж бодохгүй байдаг. За тэгэхээр нь шууд өөртөө нь уулзаад асуудал баг зэрэг сандарч байгаа харагдсан ч өөрөө ч гэсэн би огт дээрлгүүлээгүй та нар андуурж байна гэж хэлдэг. Гэхдээ сонгуугийн хувьд нөгөө хүүхдүүдтэй зодуулж цохиулах ч юм уу тиймэрхүү маягаар бол дээрлэхүүлдэггүй нүнэ юм байна лээ. Харин оронд нь тэр нийлдэг хүүхдүүдийнхээ амьд Wi-Fi нь болдог бөгөөд байнга тэр хүүхдүүдэд интернеттэй байлгаж утсыг нь зэниглэж явдгийг нь Хожин ажилласан байдаг. Хэдий тийм ч гэсэн яг цаана нь юу болж байгааг мэдэх гэхлээр өөрөө хэлэхгүй байгаа болохоор энэ удаа гүндээ маань ажиллагаанд оролцохоор болдог. Гэхдээ сурагчийн төр товроод ойртох гэсэн ч тэдний хажууд таньдаг хүнтэйгээ таарлцснаас олж бүтлгүүдэд оронд нь харийн мэгээ болохоор болдог.
Харимч амжилттай тэдэнд ойртож чадах бөгөөд гол толгойлогч болох Чихогийн хоолойг нь холборлож чаддаг. Ингэснээр түүний хоолойг нь ашиглаж байгаад сонгуу руу ярьж ID-ийг нь асуугаад ороод үзтэл угаасаа энэ Чихо түүний ID-г нь байнга ашиглаж мөнгийг нь хүснээрээ өрдөг нь тодорхойлдог. Тэгэд зогсохгүй ID-гаар нь зээл тавьж лөөвөр хүртлээ. Эцэст нь өөрхий сонгуу маань энэ бүх үр төлбөр тарьсан асуудлыг нь ганцаараа л зохицуулах ёстой болдог. Гэхдээ энэ бүх үр төлбөрийг сонгуу өөрөө зохицуулж чадахгүй учраас ээж нь хүссэн үсээгүй л мэднэ. Хамгийн анх ийм асуудал гарах үед уг нь ээжтэй үннээр нь хэлсэн бөгөөд ээж нь Чихогийн ээжтэй нэрж уулзахад нөгөөх нь угаасаа ID-гаар нь ордог юм болохоор утаснаас нь өөрийнхөө дүү рүү том хүний бичлэг явуулж дарамтснаас болоод буруутан болоод дуусдаг. Ингэснээр сонгуугийн ээж юу мөнгө төгрөг нэхэх харин ч эсэргээрээ хүүгийнхээ өмнөөс уучлалт хуваад гарахаас өөр аргагүй болдог. Тэгэд цаашдаа дахиж ингээд ээж мэжтэй хэлэх юм бол би ангийн охтууд руу ч гэсэн явуулаад жившиг болгон шүү гэж зөрдүүлснээс болоод сонгуу маань дахин үг хэлж чадхаа болсон байдаг. Түүнээс хойш ээжтэй хэлсэн ч өнгөрсөн явдлаас болоод ээж нь түүнд итгэхээ болчихсон байдаг. Ингэснээр хөрхий сонгуу яг яхаа мэдэхгүй явж байтал түүн дээр гжил ирж уулзах бөгөөд эдгээр ээж чинь өөртөө чамд итгэхгүй байсан ч боловсролын эрхийг хамгаалах төвд хандаад үзье. Тэд чамд заавал туслана гэж хэлсний дагуу хамаг үннээ ярихаар болсон байдаг. За тэгээ яг ингээд уулзаад байж байтал гинт багш нь орж ирээд нөгөө Чихо ч сонгууд дээрлгүүлсэн гэж сургуульд гомдол гаргасны дагуу оролдохоор болсон талаар хэлдэг. Сонгууг Хважинтай уулзаж байгааг нь мэдчихээд өөрөө буруутан болохгүй тулд үнтэй өмгөөлөгч энтер хөлсөж байгаад төрүүлээд гомдол гаргачихсан юм байна лээ. Нэгснэр ямар ч бэлтгэлгүй байсан сонгуу маань нөгөө урлаар нь ороод өөрийгөө мөрж эсэргээрээ бие дээрлгүүлж байсан шít гэж хэлэхээр ямар ч нотлох баримтгүй учраас яаж чадлах байсаар байгаад буруутан болоод дуусдаг. За тэгээ энэ бүхний дараа сонгуу маань Хважинаас тусламж гоох бөгөөд цагдаа тандаад ч нэмэргүй бүр ээж минь хүртэл надад итгэхгүй байгаа болохоор би үнэхээр яхаа мэдэхгүй байна. Тиймээс надад туслаач гэж гуйдаг. Ингэснээр манай хэд дараагийн төлөвлөгөөндөө шилжих бөгөөд харин маань сурагч болж авраад тэдний сургууль руу норох оролдог. Харин Чихогийн хувьд сонгуутай харьцаа болчихсон учраас дараагийнхаа амьд Вайпаяа хайж эхэлсэн байдаг. Төвнийг нь манай хэд мэдж байгаа болохоор харин маань түүний дараагийн Вайпай нь болох оролдог. Ингэснээр тэдний утсыг цэнэглээд өгье гэж аваад вирус суулгаснаар чөлөөтэй өдөртөж чадхаар болдог. За тэг үүнийхээ дараа яг л сонгууд яаж андаж байсан шиг нь утсыг нь дураараа ашиглаж хамаг хаягийг нь эн тэнд блоглуулаад зогсоохгүй бүх мөнгийг нь нүдэн дээр нь үрж өгдөг. Гэхдээ тэгэл утсыг нь харим хаагдсан гэдэг нь илтвэсэн болохоор нэх хөдөлгөөн мэдчихдэг бөгөөд маргааш нь түүн дээр ирээд дууралтал манай хүн шууд газар саваад хайчихдаг. Тэгсний хөдөлгөөн хүүхдүүд ороод ирэх үед харим маань олонний нүдэн дээр орлож арлаад л дээрлгүүлж байгаа юм шиг жүжиглэж эхэлдэг. Ингэснийхээ дараа шууд Чихогийн эсрэг гомдол гаргаад сургуулийн дээрлгэлтийн хороог хоролдуулахаар болдог. Тэгсний тэр хурал дээр нь манай хүн бүр сэтгэл санаагаар унаад өнөө маргаашгүй өөх гэж байгаа юм шиг л дэргэн цэрэнтертэй орж ирээд л жинхэнэ утгаар нь жүжиж өгдөг. Ингэснээр энэхүү хурал дээр яг өмнө нь сонгууд яаж хандсан шиг нь адилхан аргаар нь ялалтай байгуулах бөгөөд эцний энэ бүхнийг бид нэр албаар хийсэн гэдгээ хэлдэг. Чихо чамаараа хэрэгэвлэх бөгөөд сонгууг сэтгэл зүй болон мөнгө санхүүгээр нь дээрлэж байсныгаа огт дээрлэхэлт гэж боддоггүй. Зодож нүтэйгүүл бол зүгээр гэж боддог л байсан юм байна лээ. Гэхдээ тэгээд эцэст нь манай эдийн ялтаар дуусах бөгөөд сонгуугийн нэрийг цэвэрлээд Чиход хариуцлага тооцоолоод дуустдаг. Үүний дараагаар сайд маань ганцаар аваад байгаад Хважиныг дуудах бөгөөд нэлээд муудчихсан болохоор нь түүний гэртээ авчираад унтуулдаг. Тэгсэн хөөрхий минь гаднаа л зүгээр юм шиг яваад байсан ч дотроо бол байнга л охиноо бодож шаналж явдаг байсан нь харагддаг. Харин нөгөө талд бүх юмд ялагдаад дууссан Чихо гिचолд орж уулздаг. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь яг үндэ энэ бүх хэргийн ард нь энэ гिचол байсан юм байна лээ. Чихо дөмгөөлөгч аваад дөрвөлж гомдол гарах энтер гэдэг бүх юмыг нь зааж өгсөн хүн нь энэ гिचол байсан байж таардаг. Тэгээ чиний хэлснээр хийсэн ч эцэст нь би боловсролын эрхийг хамгаалах төвийнхэнд ялагдаад миний амьдрал бүрэн сүрчихлээ. Одоо надад үхээр зөөр сонголт бараг л үлдсэнгүй гэж гомдолдог. Тэгсэн гिचол хариуд нь үгүй. Харин ч бүх зүйл яг төлөвлөсний дагуу болсон гэж хэлэнгүүтээ Чихог шууд дээврээс түлхчихдэг. Маргааш нь гिचол нөгөө сөрөг намын дэвшигчтэй ирж уулзах бөгөөд түүнд Чихогийн унахаасаа өмнө хэлсэн үг буюу боловсролын эрхийг хамгаалах төвийнхнээс олоод үхээс өөр аргагүй болоо гэсэн үгийг нь дуу хараагч дээр бичиж авсныгаа өгдөг. Тэгсэн нөгөөх нь би ямар чамааг ийм юм хийгээд гэж сулсноо эдэргээд л уралдал гिचол түүнд хандан уучлаарай та буруу ойлгоод ах шиг байна. Та намайг сулсан юм биш. Энэ бүхнийг би өөрөө төлөвлөсөн юм шүү дээ гэж хэлдэг. Тэгээ яг үнэндээ хамгийн анх гिचол энэ нэр дэвшигч рүү харгалзагч явуулж өөрийнхөө талаар хэлүүлсэн юм байна лээ. Тэгээ уулзах үедээ өөрт нь хэрэгтэй хүн гэдгээ санамсаргүй мэтэр мэдэгдэж анхаарлыг нь татсан байдаг. Ингэсний ачаар дэвшигч түүнийг хурдан цоллоход нь нөлөөлсөн бөгөөд тэрэнд чинь баярлалаа илэрхийлээд танд энэ бичлэгийг өгж байгаа юмаа гэж хэлчихэд яваад өгдөг. Ингэснээр сөрөг намын нэр дэвшигч нөгөө бичлэгийг ашиглан Чихогийн хэрэг дээр тоглолт хийн сайдын эсрэг мэдэгдэл хийж угаар 9 дугаар анги маань дуустдаг. За ингэснээр аваа гайгүй нэр хүндтэй явж байсан товчоо маань Чихогийн хэрэгээс болоод нэлээд эсрэг үзэлтэй тулгарч эхэлдэг. Яг нь Чихогийн хувьд бол арайч үхээгүй юм байна лээ. Гэхдээ комонд орчихсон учраас гिचол түүнийг түлхсэн гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Тиймээс боловсролын эрхийг хамгаалах товчооноос болоод нэг хүүхэд амиа орлох ордлого хийсэн байна л гэж хүмүүс бодож байгаа.
За үүний дараагаар Хуваажийн шууд гичолтой очиж уулздаг. Хуваажины хувьд анхнаасаа л энэ гичолыг сэжиглсээр л байсан юм байна лээ. Тэгээ энэ удаагийн эргийн ард ч гэсэн түүнийг байгаа гэж хардсан болохоор уулзаж байгаа нэ. Гэхдээ яагаад гичол боловсролын эрхийг хамгаалах төвийн эсрэг ийм хийж байгаа юм бол гэсэн чинь энэ гичол чинь бас нөгөө харт тамхитай холбоотойгоор юм байна лээ. Яг манай Хуваажийн түүнийг гадарлаж байгаа ч харамсалтай түүнд ямар ч нотлох баримт байдаггүй л дээ. Тэгээ түүнийг хардаж байгаа талаараа хэлтэл гичол гинтэл Хуваажины найз зөвхөн талаар яриа эхлүүлж албаар өтөж эхэлдэг. За энэ гичолийн хувьд харт амхны 8-чин байсан нь үнэхээр үнэн бөгөөд харт амхны 8-чин болохоор угаасаа хичээлд явах ямар ч сонирхолгүй байсан ч Хуваажины найз үсгүй буюу багш нь түүнийг хичээлдээ суучгаа гэж байнга л түүний араас хөөцөлддөг байж. Тэгсэн нэг л өдөр гичол энэ сургууль дээр чинь нэрээ баахан хэрэглэгчэд байгаа юм байна штэ гэдгийг анзаараад хичээлдээ явж эхлэхээр шийддэг. Мэдээж сургууль дээрээ нөгөө харт амхаа зарахын тулд шүү дээ. Гэтэл түүнийг ингээд харт амх зарах гэж байгааг нь багш нь санамсаргүй мэдчихдэг бөгөөд цагдаа дэлхийн оронд түүнтэй ярилцаад зөв зам руу залхаар шийддэг. Тэгсэн харамсалтай нь энэ сайхан сэтгэлийнх нь хариуд гэж бол түүнийг хэрхэн уухын тулд тутгалж хөнөөсөн байдаг. За тэгээ энэ түүхийг Хуваажинд ярьснаас болоод манай хүн албаар хатгаж байгааг нь мэдсэн ч гэсэн биеэ барьж чадалгүй түүнийг олонний нүдэн дээр цогцохдаг. Тэгснээр угаасаа нэр хүнд нь муудаж байсан боловсролын эрхийг хамгаалах төв Хуваажинаас олоод аргагүй эрхэнд хаагдахаар болдог. Ер нь бол гичолийн төлөвлөгөө нь боловсролын эрхийг хамгаалах товчоог хаалгаж аваад ямар ч цаадгүйгээр ирэх дураараа сургууль дээрээ харт амх зарах л байсан юм байна лээ. Тэгээ одоо түүний хөсснээр өртөн цаад хийх зүйлгүй болсон учраас шууд л гол ажилдаа ордог. Тэгтээ энэ удаа бол зөвхөн сургууль дотроо биш Сөүлийн бүх сургуулиудад зархаар ажиллаж эхэлдэг. Ингэхдээ сурагчдыг ашиглаж борлуулалтаа хийх бөгөөд хүүхдүүдэд зүгээр л гутал зарж байна гэж итгүүлээд харт амхныхаа төвөлтийг хийлэгдэг. Хүүхдүүд ч энийг нь мэдэлгүй зүгээр л энгийн гутал мотлохын зарж байна гэж ойлгоод дуртай наргагүй гичолийн дор бөөнөрөө ажиллаж эхэлдэг. Тэгсэн удалгүй хүүхдүүд бүр мөнгөний төлөө хичээлдээ цугаавалж хүргэлт хийхээр ол арцгааж эхэлдэг. Тэгээ уг нь бол хүүхдүүд нь өөр зүйлд анхаараад хичээлдээ хийхгүй байгааг нь багш нар анзаарсан ч гэсэн яг юу хийгээд байгааг нь огт төсөөлдөггүй. Бас нэрээ энэ хүргэлтийн ажилд манай сонгууч гэсэн орсон бөгөөд баг зэрэг с ижигтэй санагдаад байсан болохоор хүргэлтээ задлаад үзтэл өөрөө ч мэдээлгүй харт амхны хүргэлт хийж байснаа ойлгодог. Тэвг энэ талаараа шууд Хуваажинд хэлэх гэж оролцсон ч харамсалтай чадалгүй гэж бол баригдчихдаг. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд нөгөө талд манай эд ч гэсэн гижолийн эсрэг нотлох баримтнууд цуглуулж эхэлсэн байдаг. Яг үндэ Хуваажин маань албаар гижолыг зохиож боловсролын эрхийг хамгаалах төвийг хаалгасан бөгөөд ингэснээр гижол өөрийгөө яллаа гэж одоо тарт амх зарах ажлаа эхлүүлнэ гэдгийг нь мэдчихсэн л юм байна лээ. Ингэснээр гижолж бохир ажлаа эхлүүлж манай эд түүнийг баримт нотлоготой үйлдэл дээр нь барихын тулд албаар энэ бүгдийг төлөвлөсөн байдаг. Тэгээд зогсохгүй бүх багш нарын дунд нууц мэдээлэл хийсэн бөгөөд тэдний тусламжтай гижолийн тарааж байгаа арт амхнуудыг хүүхдүүд хэрэглэхээс өмнө цуглуулж манай эд ч гэсэн хүргэлт хийж байгаа хүүхдүүдээс арт амхнуудыг нь хурааж чадсан байдаг. Ингэснээр хөдөлшгүй нотлох баримттай болж сайд маань буцаад боловсролын эрхийг хамгаалах төвийг ажиллуулж эхлэх бөгөөд одоо манай эдийн хувьд гижолыг барьж авах л үлдлээ. За тэгээ манай 3 цаг алдалгүй шууд тэр оройноо сургууль руу гижолыг барихаар хөдлөх бөгөөд тэдний барилж байсан өрөөнд яваад ортол аль эдийнэ зогтаачихсан байдаг. Тэгээд зогсохгүй өрөөндөө урих бэлтчихсэн байх бөгөөд нэг хаалгыг онгойлгоувал харт тамхи цацагдахаар төлөвлөсөн байдаг. Тэгсэн дээрэнд нь харийн маань гүндийг хамгаалж өртөөд тэр дорхноо л мас орчихдаг. Тэгээ яг энэ үеэр гижол болон түүний хоёр туслах нь зогтоож байгаа нь харагдах бөгөөд гүндээ харийн хоёр туслахыг нь авч үлдээд Хуваажин маань гижолын араас явахаар болдог. Гэхдээ харийн маань мас урчсан болохоор нөгөө хоёрт ялагдаад яг эвгүүтэж байтал гүндээ маань хамаг хүнтэй хайрлаж нандинтай компьютерийнхаа хэрэглэлийг зөөж тулцснаар нөгөө хоёрыг дийлж чаддаг. Харин нөгөө талд гижолыг хөөж байсан Хуваажины замд хэдэн хүүхдүүд гарч ирж заадуулах бөгөөд мэдээж ойлгомжтой манай хүн ямар ч асуудалгүй зохицуулдаг. За тэгээ цааш явж байгаад гижолыг олж харах бөгөөд яг барих гэтэл энэ балер санаатай юм чинь манай сонгууг барьцаалчихсан байдیں۔ Тэгээ өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэх юм бол сонгууг шууд ална гэж зүрдүүлж байгаа Хуваажиныг маань хийдгээд утгалаад авдаг. Яг ингээд эвгүүтэж байхад уг нь харийн гүндээ хоёр маань цанхоор харж байгаа ч мансуурчсан болохоор яаж чаддаггүй. Тэгсэн гинт гүндээ маань харимыг үнсчихдэг бөгөөд ингэснээр манай хүний харт амхны нөлөө найруулж тэр дорхноо л ухаанардаг. За тэгэхээр шууд тэр даруйдаа сургууль руу явж ороод сонгууг барьцаалсан хүүхдийг аюулгүй болгосноор Хуваажин маань чөлөөтэй хөдөлж чадхаар болдог. За ингэснээр Хуваажин маань эцэст нь нэг юм хүснээрээ ураа гаргах боломжтой болох бөгөөд хамаг ураа алгандаа бөгнүүлж байгаад гичолыг хэд алгадаад авдаг. Угаасаа энэ гичолыг зодох юм бол өгчих учраас түүнд бол алгал хангалттай л да. За тэгээ хэд алгацсан биш нөгөөх нь өөлж унжаад амөршөө энтергээд л өстой жинхэнэ утгаараа хайлаа банд болдог. За ингэснээр гичолыг буцаад шорон руу явуулах бөгөөд Хуваажин маань хэд тодголуулсан ч гэсэн азар гайг өнгөрсөн байдаг. Үүний дараагаар сайд маань уг нь аймаар намлаг гичол дээр очиод л хамаг эргийг нь уншиж өгөө цагдаагийн машин цуулгаад явуулдаг л да. Тэгсний араас нь Хуваажиныг хотголуулсан гэдгийг мэдэнгүүтээ жинхэнэ төрх нь гарч ирээд гичолыг зодох гэж дараад бөө юм болдог.
Яг уу эхэндээ хөчөөлтөө сайдын хувьд уулзсан ч хуваажныг утгалуулсан гэдгийг сонсоод аав хүн гарч ирж байгаа нь байх л та. За ингэснээр эцэст нь бүх зүйл сайнаар дуусах бөгөөд манай хэд ажлаа үргэлжлүүлэн хийж яваар кино маань дуусдаг. За нэг иймэрхүү кино байлаа. Тэгээ та хэдийн лайкаар бөмбөгцсөний ачаар хэлсэн үгэндээ хүрэх гээд амрахч завгүй бичлэгээ хийсээр байгаад эцэст нь нэгэнд дуусгаж чадлаа. Тэгээ одоо дараагийн парт гэж байхгүй юм чинь гээд лайкаа дарахаа болчихгүй үсттэй те. Уг нь ингээд лайкаар бөмбөгдүүлээд байвал бас бичлэг хийх урам зориг гараад л байт юм байна. За тэгээд хурдан шинэ бичлэг үзхийг хүсэх юм бол лайкнуудаа сайн дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.